За сайн байцгаана уу? Манай Liberty Pub-ын энэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр маш сонирхолтой зочид хүрэлцэн ирсэн байна. No Drug гэд олон ангид кино саяхнаас вүүдээр тавигдаад эхэлсэн баг. За нээлтийн үйл ажиллагаа гээл сошиалоос айгүйх явлаа. За тэгээд энэ киноны уран бүтээлчд болон за ер нь энэ хар тамхитай холбоотой асуудлаар өнөөдөр ярихаар бид нар цугларсан байна. За тэгээд бүгдээрээ эхнээсээ энэ гартлаасаа өөрсдөө танилцуулаад явъя. За би Монгол театрын жүжигчин Баярмаа. Тэгээд No Drug кинон дээр мөрдөгч төгсмаа гэдэг дүр дээр ажилласан. За би Загдагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх алууны дэд бөгөөд мөрдөн шалгах газрын дарга Загдагийн орондоо самдаг сөрөнгөж юм байна. За сайн байцгаана уу, намайг Алтан Туяа гэдэг. Би No Drug 10 ангид уран сайхны киноны зохиолч, найруулагч, продюсераар ажилласан. За энэ киног одоо яагаад хийх болвоо гэдэг талаас эхлээрээ. Ер нь би киног үзсэн. Бас нэлээд тийм хурц өнцгүүдтэй тий. Шууд кино эхлээл одоо нэг донтогч нөхөр одоо автикийн худалдагчийг одоо алал эхэлж ийлээ л дээ. Нэлээд хурц ер нь харуулах гэж зорьсон болов уу гэж бодсон. Ер нь яагаад энэ киног хийхэр болов? Юу нөлөөлөв? За ер нь бол энэ киног анх хийх болсон шалтгааны хувьд бол за энэ жил бол одоо хар тамхитай тэмцэх нэгж байгуулагдсны одоо түүхт 25 жилийн ой тохиож байгаа. Тэгээд бид бүхэн ер нь бол энэ 25 жилийн ойгоо хугацаанд бас нэлээдгүй ажил арга хэмжээнд төлөвлөсөн. За үүний нэг нь бол одоо бид бүхэн бас энэ уран сайхны кино нийтээ амарсан юм кино хий гэдэг. Энэ бол нэгдүгээр ойгоо хугацаа. Хоёрдугаарт юу гэхэлэр одоо бол одоо сүүлийн жилүүдэд бол хар тамхи мансруулах үедтэй холбоотой гэмт хэргийн гаралт тоо арга хэлбэртэй бол одоо өшөө одоо улам гаралт нэгсэж байна. За арга хэлбэр нь өөрчлөгдөж байна. Илүү нарийн зохион байгуулалттай хэлбэрч хилжиж байна. За ингээл бид бүхэн бол ер нь ингээд сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэгтэй бол тэмцээл, илрүүлээл за тэгэл одоо таслан зогсоог чиглэлээр бол давхар ажиллана. За мөн одоо нөгөө шүүхээр ял оногдуулах тий энэ чиглэлд бол илүү нөгөө анхаарч ажиллаж ирсэн болов уу гэж бодож байгаа. Өнөө цаг үед бол одоо ингэж илрүүлээд одоо бүр ял шийтгэлийн хэмжээнд байгаасаа илүүтэй ер нь иргэдийг энэ төрлийн гэмтрийн нөгөө нэг хор хөнөөлийг таньж ойлгуулах энийг одоо мэдрүүлэхийн тулд бол энэ иргэд рүү олон нийт рүү чиглэсэн соён гэгэрүүлэх урдсан сэргийлэхийн ажлыг бас зөвхөн хийх нь бол үр дүнтэй байна гэдэг ийм ойлголтод хүрж за ер нь бол энийгээ тэгээд энэ санаагаа бол бид бүхэн одоо нэг цогцолтоор ч юм уу байгууллагатар ч юм уу очиад яриа мараа хийгээс илүүтэй ер нь кино урлагаар дамжуулж энэ хор хөнөөлийн таниулъя. Тэгээд ер нь кино юу яасан бэ гэдэг ингээд бас удирдлагын багтаасаар бидээс зөвшөлдсөд за ер нь төгөөл хөтөлөө бас ой болж байна. Ойгоо өгцсөн нэгдүгээр ажил хоёрдугаарч бас нийт рүү чиглэсэн энэ урдсан сэргийлэх ажлаа хийгээ кино хийе гэдэг юм санаа гараад өмнө чинь одоо би чинь хар тамхитай холбоотой маш олон хэлэлцүүлэг гэсэн шүү дээ юмд орчихсон. Манай хар тамхитай тэмцгийн чинь бол аль болох ярьж болохгүй те яриул хүмүүс сэтэл өгчнө гэдэг идэвсэн бол одоо илүү те ухаалагч гэдэг юм уу те надад бол тэг санагдаж байна. Хүмүүсийг гэгэрүүлнэ гэж яг эн чинь нэг өвчнөд адилхан байхгүй те өвчнөд холбоотой мэдлгүүдийг урьдчилан сэргийлэх юмнуудыг хүмүүст өгөнгүүд жишээлбэл бэлгийн замын халдвар төвчин багасч идэх ч үт юм уу те хор тавдрын гаралт нь багасч идэх ч үт юм уу яг энтэй бол айгүй ойролцоо юм шиг санагдчихэв л да. За та бол зохиол бичээд найруулад алтаа гिचтэр чи эртний танилуу дөө. Зохиол бичээд найруулад киног одоо баг продюсерлсэн үү те бүх юмыг хийсэн хүн байна. За тэгээд энэ киног хийхэд ямар хөө байсан бэ? За тэгээд ямар ч байсан энэ нэвтрүүлэгт урьж оруулж байгаа Амраадаас баярлалаа. Тэгээд Амраа манаас нийгмийн итгэх сайтай те битэр бас маш олон жилийн өмнө өтрээний хүрнэл гэдэг алдартай зохиол жүжиг болоход бас хамтран ажиллаж исэн. Тэгээд за No Drug хар тамхитай энэ тэмцэх чиглэлээр одоо гэр бүл хүүхдүүдэд сэрэмжлүүлэг болгон хийсэн энэ кино маань мэдээж нийгмийн сайн сайхны төлөө нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх чиглэлээр хийх гэж бид нар маш их хичээсэн байгаа. Тэгээд миний хувьд бол манай Artist Pictures бол кино хийхээ хажуугаар бас нийгмийн сайн сайхны төлөө чиглэлд маш их ажилладаг. Тэгээд 2017 онд би хууль зүйн яамны
хар тамхи одоо мансууруулах бодис те тэгээд эм бэлтэмлээс одоо сэргийлэх тэр нөлөөллийн ажлыг бол хийжсэн. Тэгээд би тэр үед бол үнэхээр шоконд орж исэн. Яг ингээд 2017 он би анх ингээл нэг тэр ажлыг аваад тэгэл судлаад бодит хүмүүстэй уулзж явахдаа би бүр үнэхээр амар цочирдож исэн. Бид нар чинь ингээд нөгөө тэр үед чинь бол ингээд үнэхээр хаалттай сэдв байсан. Юу ч мэдтггүй байсан. Тэгээд эргэн тойронд тим юм байдаг гэдэгт бүр ингээд өөрөө ч итгэж өгөхгүй байсан. Тэгээд яг Сэмүүтэд очиод 11 настай одоо тийм донтогч охинтой яг уулзаад тэгээд гадаадд хэрглэж аваад ирсэн хүнтэй уулзаад тэгээд бодит кейсүүдтэй уулзаад би бүр ингээд өөрөө шоконд ороод нэг хэсэг бол би яах гэж ер нь энэ төслийг авбаа тий би энийг ингээд мэдхгүй байсан бол надад айгу зүгээр юм шиг санагцахгүй. Яг л ингээд үнэнтэй нүүр тулж чадахгүй ингээд. Тэгээ 11 настай тэр охин бол ингээд одоо ч хүртэл миний ингээд яг нүдэнд харагддаг хэвээр. Үнэхээр амар алцсан юмсан. Тэгээд би ингээд тэр үед тэгжсэн. Тэгээд би тэр үед ингээд бас хар тамхины чиглэлийн ингээд албаны хүмүүстэй уулзж байгаа. Яг чиний саяны илдөө хэлчихсэн байхгүй. Яа та нар энийг ингээд ингэж хүмүүст ингээд үзүүлэхгүй байгаа юм бэ гэдгсэн чинь үгүй энэ ингээд хамаагүй үзүүлэх юм бол ингээд сэтэл болно гэх тэнгүүд би яг тэр үед зөрөлдөжсэн байхгүй. Үгүй шүү. Тэ эн чин харин тэртээ тэргүй одоо ингээд дэлхийн нийтээрээ одоо ямар ч хэл хязгааргүй болчлоо шүү дээ энэ интернет гэдэг юмнаас жоохон хүүхдүүд ороод одоо ингээд одоо миний хүүхд 16 настай тэгэнгүүт ингээд Breaking Bad гэдэг киног айл үрээ үзсэн эргэн тойрныхон сургууль дээр хэрэгэлдэг хүүхдүүд ч байдаг гэдгийг мэддэг те ийм болцсон мах чи бид нар энийг нуугаад болохгүй шүү Breaking Bad-ыг одоо үзээгүй юм баг байхгүй шүү дээ тийм ч одоо уцалгаж барайл ерөөсөө хамаг юм харуулж байгаа. Тэгэл ингээл одоо яад ингээл хар тамхи гэл драг гэл оронгууд чинь өч төчнөө бичлгүүд байна. Манайхан ингээл зомби болд юм уу гахаадах хэрэггүй байхгүй зүгээр ингээд ChatGPT ч юм уу Google дээр үзэлтэй тэг битүү бичлгүүд шүү дээ. Тэгэнгүүт би ингээд тэр үед би ингэж хэлжсэн байхгүй юу. Ер нь л ингээд амар уур хүрчээсэн. Тэгээд удирдах албаны хүмүүс ч гэсэн хэлжсэн тэргээ шууд. Үгүй шүү. Та нар өнөөдөр энийг ингээд нуух ёстой гэд бодит байдлыг хүмүүсээс нууж байгаа нь наадах чи энэний цаана байгаа ашиг сонирхолтой хүмүүсийн пропаганда шүү ер нь бол. Яагаад ингээд энийг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Би гэхэд одоо өнөөдөр л мэдчихээн те. Тэгэхэд надаас би ч харцангуй мэдээлэлтэй байдаг хүн. Тэгэхэд ингээд би ингэж мэдчих чинь хүмүүс яаж мэдх юм бэ те. Энийг нуухсгүй шүү дээ гэд. За тэгээд ингээд өнгөрсөн. За тэрнээс хойш одоо эн чинь баг худалчунд 10 жилийн дараа те. Ингээд 9 жилийн дараа ингээд одоо хар тамхитай тэмцэх алба болол бидний кино хийж хад газар байсан энэ хугацаанд алба боллоо. За ингээд одоо маш мундаг залуучууд энэ албанд ажиллаж байна. Би тэр хар тамхитай тэмцэх газрын одоо сургалтын танхимж 9 сар сууж ин зохиолоо бичсэн. Маш олон бодит хүмүүстэй уулзсан, мөрдөгч нартай уулзсан тий. Тэр хүмүүсийн ер нь байвыг мэдэрч хахад бол айгүй мундаг шинэ үеийн залуучууд гараад ирчихэж. Удирдлагууд бол бас айгүй тийм өөр төвшөнд ажилладаг болчих те. За тэгэл ер нь энэ киногоо хийхийг шийдсэн дээ. Тэгээд энэ ч бас нэг жинзэнэр байна уу те? Тэр бас үгүй. Тий залуучууд байгаа. Одоо миний үеийнхэн байна уу? Одоо байна. Одоо та чи хэдэн оныхан бэ? Би ч одоо 42 хүрчихлээ шүү дээ. Гэхдээ 42 ч байт юм. Миний үе байгаа тий. Тэг байгаа хаа тий. Миний дор хөгшөнд оргоо. Чи тэгтээ айгүй тийм үү? Жоохон царайтай 42-тай гимээргүй тий. Тийм за тэгээд бол залуучууд байна. Тэгээд би бол энэ албаны залуучуудаар бахархсан. За тэгээд нөгөө яагаад юм хурц байгаа юм бэ гэж асуулаа штэ. Би ингээд нэг л юм хэлмээр бодит байгаа байдал нь л тэр. Энд чинь би зохиогоогүй байхгүй юу? Бага бодит кейс нь л тэр. Кейсүүдийг кино бодит кейсүүд штэ. Яг имийн сан дайрч ороод алаад байгаа болохоор л тэр чин тэн дээрээ гарна штэ. Тэгэхээр зэрэг бодит кейс нь тийм хүнд багт чи би хөнгөн хийж болохгүй штэ. Уучлаарай. Тэгэхээр энэ кинон дэр гарч байгаа зүйлсүүд кейсүүд дээр тулгуурласан ур сайхны кино гэсэн үг тийм. Ер нь бол бид нөгөө зохиолоо ярилцаад за ер нь бол энэ одоо сүүлийн жилүүдэд одоо яг хар тамхи мансруулах бодистой холбоотой шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бодит тэргүүдийн кейсийг биднээс гаргаж тавьж байгаа. Тэгээд тэрэн дээрээ ер нь тулгуурлаад ер нь л одоо Монгол улсад үлдэгдэж байгаа дэлхийн олон улсад гараад байгаа одоо хар тамхины эрхийн арга хэлбэр нь ямар үйлдэлийн аргаар үлдэгдэж байгаа. Тэгээ яг бодит юу нь болоод байгаа. Тий, юу нь болоод аль нь болж байна, аль нь болохгүй байна. Хэрэгцээ шаардлагатай одоо
нийгэмд одоо бас төр засаг анхаарах юм хаана бид нар юун дээрээ тулчаад байна гэдэг бас энэ сэдвүүдийг хөндөг дээр нь бодит хэрэгүүдийн кейсээр тулгуурлаад тэгээд уран сайхны найруулгыг одоо бас манай мэрэгжлийн зохиолч одоо энэ зохиолын баг маань тэн дээрээ ажиллаад баяжуулаад ингээ хийсэн. Тэрүүгээрээ бас онцлогтой. Тэгвэл тэр чинь бас гоё. Яг Монгол болсон кейсүүд чинь сонирхолтой юм биш үү те. Баярмаа одоо кинод олоход ямар байсан бэ? Ер нь өмнө энэ хар тамхины талаар ямар мэдлэг юутай байсан бэ? Өмнө нь одоо жишээлбэл тийм зүйлтэй юу гэдэг чинь те одоо ингэ сонсч ирсэн ч гэдэг юм уу те. Ер нь ямар ойлголттой байсан юм бэ? Ер нь бол амар юм одоо өөрсдөөсөө ч юм айгу хол тавьж боддог байсан. Бид нарт одоо хизээж тохиолдохгүй, бидний өр хүүхдэд тохиолдохгүй ч гэдэг юм уу. Энэ ингээл нэг юм амар л юм хол байдаг зүйл. Тэгэл хин нэг нь л одоо тэрийг яадаг л ах нэг амар л гисэн гэл нэг юм. Нэг амар хүн баадаг л ойлголттой л байсан. Ер нь бол тий. Тэгээд ер нь энд орсон киноны уран бүтээлчд бүгдээрээ яг ижилхэн одоо сэтгэл зүйтэй орсон байх гэж би л бодож байна. Бүгд зохиолоо уншаад хар тамхитай тэмцэх албаны ажилчтай танилцаад ингээд одоо сургалт мэдээлэл аваад эргэн хүнийхээ хувьд бол маш их мэдлэг нэмэгдсэн. Нөхцөл байдал ямар байгаа яг боддоор ойлгосон. Тэгээд за уран бүтээлч одоо болж төрснийх одоо өөрийнхөө ажлаар дамжуулаад энэ уран бүтээлд бол зайлшгүй оролцох ёстой гэсэн ганцхан би ч манай уран бүтээлчид бүгд яг ийм имзэглэлээр хандаж маш их сэтгэлээсээ бас. Баярмаа дээр надад нэг айгүй сонирхолтой юм санагдсан. Буутай амар лаг харьцчихлээ. Одоо тэр яг бууны аюулгүй одоо яг ингээд нөгөө нэг гүйж байгаа шүү буу яриад те. Монголчууд ч шууд ингээд гохонд ингээд яачдаг. Гэтэл чи тэр бууны сургалтанд суусан уу? Яг яаж тэр буутай харьцах юугаас мэ тэр айгүй тийм жижиг деталь юм шиг мэтлөө. Тэрний чинь амар том философи. Айгүй манд гарсан байна те. Сток гойсон. Өөр айхтрий. Яг яг тэр сцен авахын өмнө нөгөө цагдаагийнхан маань мэрэгжлийн хүмүүс ирээд ерөнхийдөө зөвлөгөө өгсөн. Буудаа ингэж харцдаг, ингэж ажилдаг. Гэтэ ингээл тэрийг бийжүүлээл айхтар сургуульд хийгээд байх цаг бол биднэрт байгаагүй л дээ. Зүгээр сонирн болгоод хэлэхэд би нөө авга ахын да хөдөө бас нөгөө ганц нэг калибраар бууддаг байсан байхгүй юу? Таруугаа гэнэ. Тэгэхээр буунаас нэг уучлаарай клоген цагдаагийн. Тэгэхээр нөгөө би буунаас сан хийдэг байсан. дээр үуч шүү. Тэгээ хөөлж хугацаа дууссан гэдэг юм. Тэг хэлэх ясгүй байсан нөө би мэдэхгүй ш. Тэр нь айгүй саяхтай байж таараа. Тэгээд буунаас нэг цэрвэд байдгүй гэх юм уу? За. Зөв юм ярьсан уу? Буруу юм ярьсан уу? Үгүй зүгээр шүү дээ. Ямар ч асуудалгүй шүү дээ. Баярмаа бол бас нөгөө нэг яг Надад тэр хэсэг амар таалагдсан. Яг тэр буутай амар зүв харьцсан. Хамгийн гол нь яг бас юм баггүй энэ дэр нэмэхэд манай ингээд одоо кино урлагт үзүүлж одоо амраа бол ингээд бүгдээрээ мэдчих. Бид нар ч уран бүтээлч гэсэн бас нэг бодлын аягүй сайн үзэгчэд шүү дээ тий. Би бол Монголд гарсан бүх киног үздэг. Сайн муу бүх киног үздэг. Ямар ч муу кинонд сайн тал байдаг, ямар ч сайн кинон дээр алдаа оноо байдаг шүү дээ. Тэгтээ нэг миний ингээд хамгийн их зорьсон юм гэхээр Монгол эмэгтэй цагдаагийн хушууч тэ гэдэг одоо энэ дүр дээр Баярмаа гэдэг жүжигчээ ажиллаад эрчүүдтэй энэ тэнцөө яваад буудаад тэр гэмт хэрэгтнүүдийг бариад одоо 2 дугаар анги дээр бол жишээ нь өндрөөс үсрэлдэн штэ тэ ам өрсөөд тэ тэрийг бүр үнэхээр үзүүлэе гэж би үзүүлсэн битсэн байхгүй. Тэгээд дээрэс нь Төгсмаа гэдэг энэ нэр бол цагдаагийн хурандаа бүсгүй нэр. Манай найз хурандагийн удам дамжсан хүүхний нэр. Тийм тэгээд би энэ Төгсмаа гэдэг нэрийг өгч Баярмаад бүр тусгайлан зориулж энийг битсэн байхгүй. Тийм. Бүр сонирхолтой Найруулагч чи мэдрэмжтэй. Нарийн детальны юмнууд ярина шүү. Тий. Ер нь би тэгвэл айгүй юу яжсэн юм. Ингээд үзэхлээр нэг юм арайч бас Монголд ийм болоогүй хэлгүүдэй гэж бодож байсан байхгүй. Тэгсэн чи яг л болсон кейсүүд юм байна. Тэгэхээр одоо би бол чинь хар тамхины талаар бас нэлээд одоо уншиж судалдаг тий. Энэ талаар урд нь одоо хүчнөө хилцүүлгүүд одоо цагдаагийн байгууллагуудтай ж орж илоо, янз бүрийн юмд ч орж илээд гэтэл яг юм кейсүүдийг бол мэдэхгүй байсан юм бэл. Тэгэхээр яг энэ тэр кейсүүдийг ингэж хүмүүст одоо толилуулна гэдэг чинь айгүй чухал байгаа юм л та. Тэгэд ер нь бас надад бас нэг юм бодогдоод байгаа. Манай цагдаагийн байгууллага ингээд жилээс жилд айгүй тийм юу болоод байгаа. Хүмүүнлэг болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Одоо хуучин чинь ингээд ерөөсө бүгдийг барьж аваад хийчдэг байсан бол за энэ бол буруу бодлого байсан мэн гэдгийг ойлгоод
Одоо энэ жилээс чинь яг донтогч гэдэг бол тустай англи руу орж эхэлж байгаа юм л шүү дээ. Энэ бол гэмт хэрэгтэн биш, энэ бол өвчтөн юм байна гэдэг илүү хүмүүнлэг тал руу явж гинүү тал гэж хараад байгаа юм л та. Тий, Бодлого талаас нь харуул тий. Тий, одоо тэгээд саяхан бас бид бүхэн Мансууруулах сэтгэлдлүүд үтсийн хууль бус эргэлттэй тэмцэх тухай хууль гээд 2002 онд батлагдсан хууль байдаг. Тэгээ энэ хууль маань бол одоо ингээд ихэд 24 жил тэгэхээр цаг хугацааны хувьд ч тэр за тэгээд нийгмийн шилжилт одоо энд бол бас хэрэгцээ шаардлага нь шинжлэх бол зайлшгүй одоо шаардлагатай болсон. За тэгээд энэний хүрээнд бол бас сая шинэ хуулиа бол бид бүхэн засгийн хамтаар оруулаад улсын их хурлд бол саяхан өргөн барьсан та бүгд бас энэ сошиалоос харсан баг. Тэгээд энэхүү хууль маань ер нь бол одоо шинжлэхтэн батлагдчих хууль гарч ирснээр бид бүхэн одоо яг энэ төрлийн гэмтрэхтэй тэмцэх одоо илүү ач холбогдолтой дөхөн. За одоо ингээд жишээ нэгт одоо гол агуулгууд гэдэг гэх юм бол энэ нэр томьёоны үед одоо яг нэг олон улсад одоо яг одоо өнөөгийн цаг үед авчиж нэр томьёог нь одоо яг тодорхой болгохыг за энд яг төрийн байгууллага харт тамхи гэдэг ийм ерөнхий нэршлийн боловлоор гэж юм тийм ээ. Үгүй яг нэршлийн одоо олон улсад нэгдсэн үндэсний байгууллага төр одоо шинэ төрлийн бодис гарч ирж байна. Зарим нөгөө нэр хэллэгүүдийг одоо бас яг тодорхой болохгүй бол хуучин хуулиараа бас нэлээд нэг сэтгцэд нөлөөлөх байдаг болохоос биш ийм зөрүүтэй юмнууд яваад байгаа. Тэгээд дараагийн дугаарт нь бол одоо энэ гэмтрэхтэй чинь ганц цагдаагийн байгууллага очоод тэмцээл одоо ингээд багш энэ чинь бус төрийн байгууллагуудын чиг үүргүүд байгаа. Одоо энэ байгаль орчны яам нь юу ийхийг нэштэй аж ахуй юм яахыг гэл ингээд тэгээд яг эрүүл мэндийн яам ихтэл одоо саяын бидний нөгөө нэг хэрэглэгч жонглогч гэдэг эдгүүсийг эмчлэх юм судаа одоо яаж хариуцах юм гэх чинь одоо боловсролын байгууллага гэтэл нөгөө нэг өсвөр насны хүүхдүүдэд одоо хаанаас нь эхэлж мэдээлэл өгөх. Урьдчилан сэргийлэх юм өгөх. Гэх жишээ нь. Тэгээд одоо ингээд нэлээдгүй бас нөгөө нэг шин төрлийн одоо бодисынхаа одоо биднес бас жигсаалттай болоё гэж. Дотоодын жигсаалттай болох гэдэг бас нэг том агуулга явж байгаа. Шийдсээр гардгүй өчнөө бодис гарчлаа шүү дээ. Тий одоо ингээд жил ирэх тусам бол шин төрлийн бодис ингээд сар болгож ч юм уу ингээд нэмэгдчихэдэг. Энэ бол нээж бодис нэмэгдэх тийм. Энэ болгоом бол одоо ингээд шинэ хууль батлагж гарч ирснээр бол энэ төрлийн гэмтрэхтэй тэмцэхт бол нэлээдгүй дөхөн болноо. Тэгэхээр энэ бүхэн хууль тодорхой болоод энэтэй тэмцээд ирэхлээр бид бүхэн масаар нь одоо яг энэ төрлийнхэн гэмтрэх хэрэглэгч томдогч нарыг хямдаг нөхцөл байдлаа өсвөр үеийн нөгөө хооч үеэ одоо бид нар бас энэ цагаан тал руу бас оруулахгүй авах одоо бас том боломж бол одоо бас гарч ирнэ гэж харж байна. Надад зүгээр нэг дэлхий дээр үүдэг надад таалагддаг чинь Португалийн жишээ байдаг байхгүй. Португал ч 1990-ад оны үед heroin crisis гэдэг юмд ороод тэгээд нөгөө нэг картелүүд жаад бүр ингээд овerdose моос нутгаа алдаад тэгэнгүүт яг нөгөө хүмүүсээ нөгөө бид нар чи яавал менеж хийж болох вэ гэхээр нөгөө хүмүүсийг ил гаргаад хин хаана юу хэрэглээд байгаа гэхлээр мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд далд байчингууд чинь хідэн настай хин хаана юу хэрэглээд байгаа аав ээж нь ч бүр мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд нөгөө нэг хэрэглэж байгаа хүмүүсээ эхлээд ил гаргаад бид нар шийдэхгүй манайхаа. Тэ? Та нар зүгээр ингээд юу хэрэглэж байгаагаа яагаад тэгээд ингээд ячи. Тэгээд нөгөө хүмүүсээ эхлээд имжлэх үйл ажиллагаанд орж байгаа байхгүй тий. За ингээд явцдаа юу болж юм гэхээр маш олон хүмүүс юу хэрэглэж байгааг нь мэдсэн цагт нөгөөдгий чинь менеж хийх боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээ надад бол Португалийн жишээ бол айгүй их таалагдیں۔ Тэгээд тэрнээс хойш нөгөө heroin crisis чинь 10 жилийн дотор байхгүй болж байгаа байхгүй. Нөгөө героины хэрэглээ нь буураад ингээд явсан ийм гоё. Дэлхий дээр бол айгүй гоё жишээ нь. Гоё бодлого. Гэтэ би бас нэг ингэж уншижсэн. Тэр да хятадх юм болоо би бас буруу санджиж магадгүй Тайваных ч үлээ. Нэг хар тамхи хэрэгэлсэн хүмүүсийг нөгөө нэг одоо илчлүүл мэдээлэл өгвөл айгүй их өндөр нөгөө төлбөр амлаад тэгээ бас нилээн үр дүнтэй гэж би зур сонсч ирсэн. Нөгөө машины зураг авдаг шиг л юм биш үү? Тий. Тэгэхээр чи манайхан чинь ийм хувийн тагнуул ах гарч ирсэн. Гэхдээ би бас тэрийг бас айгүй зөв ч юм шиг санагцаа. Яад үл хараа ийм байхгүй юу? Одоо тэнд Португал өөрийн гэсэн аргатай шүү дээ. Монголчуудад бас нэг өөрийн гэсэн арга байгаа шүү дээ. Тэгээд мөнгө хүн болгонд хэрэгтэй. Тэгтээ гүтгүүл одоо тэрнээсээ дор юутайч гэдэг юм уу те. Тэнгүүд нөгөө жинхэнэ одоо ингээд та нарыг яахчгүй гингүүд ингээд хөрсөн дээрээ гараад ирж штэ. Тэрнтэй адилхан нөгөө нэг
мөнгө өгнөө мэдээлэл зөв мэдээлэл өгсөн тохиолдол гэвэл эн чинь бас ингээд нэг юм ядаж ингээд хүн ингээд айх болж байгаа байхгүй тэр хүмүүстэй ингээд хэрэгэлдэг хүмүүс бусдыг ураа татдаг хүмүүс за би энэнд ингэчүүл намааг ингэчиж магадгүй ч гэдэг юм уу те би тэрийг бас айх зөв гэж бодож байгаа. Тим юм ер нь дарга болж исэн үү манай 25 жилийн түүхэнд тийм санал санаачлага одоо иймэрхүү юмар инги гэж байдаг үү? Яг нь зүгээр одоо бол нөгөө нэг яг энэ хард тамхи масрал бодистой холбоотой гэмт хэрэг маань одоо бусад нийгэмд орж байгаа бусад төрлийн гэмт хэрэгүүдээс бол онцлогддог байхгүй. Ер нь бол өргөдөл гомдлоор одоо амраа эргэлжлээ, баярмаа эргэлжлээ гэдэг ирдэг бол ер нь одоо байхгүй. Дан чинь далд хэлбэрт нууц талд дараагаар за ингээд манай албаа агчдууд ерөөхдөө одоо нууц талд дараагаар одоо дандаа нөгөө нэг далд байгаа юмыг ил болгож гаргаж ирдгээр онцлогтой. Тэгвэл одоо бол бид бүхэн бараг 5 жилийн өмнөөс бас нөгөө нэг энэ тусгай дугаар ажиллаулаа нэрээ заавал тэр хэлээд байгаа байхгүй бид нар тий. Энд ингэж ингэжэвэл бид нар бас энийг бол авч ихэлсэн. Иргэдээс ч гэсэн бид бүхэн бол бас төлбөртэй мэдээл өгөө тэр нь үнэхээр батлагтаад ингээд нийгмийн хоргоо явуулыг сар мөчүүлж чадчихвэл бас урамшуулгын юмнууд бол бас байна. Даргаанууд шил төлбөр нь хийдэг. Тэр бол одоо тий. Үүний төлбөр. Харин мэдээлэл яг зүгээр биднес тэрийг одоо тухайн өгсөн мэдээллийн үнцнийг ягаад тухайн үедээ биднес хэрэгтэн бол байж байна. бүр ингээд сүлжээ мүлжээ мэдээлчүүл үүсгэх юм шүү дээ. Тий бас нөгөө нэг хуулиндаа биднес зохицуулаад эндээсээ бас тодорхой хэмжээний урамшууллыг бол гаргаж бас болдог байгаа. Тэгээд амрагийн нэг түрүүний нөгөө нэг гадаадын улс орнуудын нэг жишээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр би нэг бас нэг сая бодлоо тэр нэг Исландийн нэг жишээг бас нэг яриад тэгвэл бас нөгөө нэг иргэд олон нийт маань бас төр засгийн өндөрлөгүүд маань энийг бас нэг жоохон анхааруул. Исланд улс нэг одоо бас нэг 30 жилийн өмнө бол одоо энэ хард тамхи архитекттай ингээл ер нь бол бараг живсэн гэж байгаа. Тэгээд тухайн үеийн төрийн бодлого нь одоо юу ийх вэ яах вэ одоо нэлтүүд. Тэгэнгүүт ер нь бол ясал яг нөгөө нэг тэнд ороод байгаа нөхдүүдийн өсвөр насны залуучууд хүүхд залуучууд ингээд байдаг. Тэгээд яагаад ингээд судалгаа хийгээд үтсэн. Бид нар ер нь яагаад ингээд архинд ороод байна. Ингээд энэ хард тамхи хэрэглээд байна. Өшөө бусад одоо дөрөв зүйлд аваад тагтаад байна. Гэмт хэрэгтэй холбогдох шүлшүүд ингээд хэлээ юусэн чи ерөөсөө нөхдүүд энэ нөхдүүдийн ерөөсөө нөгөө нэг хийх ажил өөр нэг жоохон салан нацгаа одоо нөгөө чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх одоо тийм орчин нөхцөл байхгүй байгаа юм байна. За тийм учраас Исланд ч яаж байгаа айгу жижигхэн улс шүү дээ. Тэгэнгუთ ерөөсөө тэгвэл юу яа. Энэ чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх спорт цогцлооруудыг бий болгоё гэдэг. Тэгээд ерөөсөө нэлээдгүй одоо тийм усан басаа одоо тэгэл ерөөсөө тэр сакс гольф талбай ингээл ерөөсөө аль болох тэнд одоо хүүхдүүдийн сонирхол тулгуурлаад байгууламжийг байгуулж. Тэгэнгуутаа дээрэс нь төрөөсөө ваучер өгсөн байгаа. Одоо манай намын сайд чинь нэг театр үзүүлээгээд 24 хүүхдүүдийг үнгүй үзүүлээгээд нэг санаачилсан шүү дээ. Тэр шиг боллоо шүү дээ. Хүүхдүүд яг өсвөр насны хүүхдүүдээ судалгааг нь гаргаад илүү спорт чиглэл рүү явуулсан. Тэгээд карт өгсөн. Тэрэнд нь одоо картын зэнгэлж өгөөд. Тэгээд яг тэр спорт комплекс руу ороход тав гэд үнгүй уншаад орно. Супермаркет очиод бол уншихгүй. Тэгээд ингээд ирсэн чинь нөгөө нөхдүүд чинь яг сонирхлоороо волейбол тоглодог нь бол волейболоо саксаараа ингээд яваад ингээд 1-2 жил ингээд нөө улсаас нь яг тэр системээ бариад явсан. Тэгээд ирэхлээр ч улс чинь бас ингээд бас л улсынхаа хүмүүсүүдийг бахна шүү дээ. Тэгээд үр дүнгөө өгöd ихэлсэн. Тэгээд улс бол бас ингээд байнга нөгөө нэг хүмүүсийн чинь зардлыг дагаад байх бас эдийн засаг төсвөн бас хэцүү байгаа шүү дээ. Тэнгуут нь эцэг эхчүүдтэй нь уулзч эхэлсэн. За амраа өрөөдөр та нар 3 хүүхэд чинь одоо ингээд 3 зэрс тоглолт явж байна. Тэгээ одоо яаж ин гэртээ өнгөрөөж байгаа цагууд нар нь ямар болсон гэсэн. За та хүүхдүүдээ энэ дахиад үргэлжлүүлээд явуулах уу? Окей. Тэгвэл та энэхээ 50% та төлч. 50% нь ус төлч. Тэгээд ийм гурвалсан гэрээгээр байгуулад тэгээд ерөөсөө л энэ нөгөө нэг чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг бий болгосноор тэр улс бол одоо тэр архитектураа хард тамхи бусад төрлийн гэмт хэрэгээс бол урдсан сэргээл айгүй тийм реформыг бас хийж чадсан гэсэн. Одоо тийм бас жишээ бас байна. Аншаа айгүй зөв. Тэгэхээр одоогийн өнөөдөр бол бас л Монгол улс одоо энэ өсвөр насны хүүхд залуучуудаа зөв боловсон өнгөрүүлэх одоо ингээл нэг аймаг орон нутаг жил болгон л одоо жилийн төсөв гэж шүү дээ. Энэ дээрээ ядаж одоо нэг аймаг орон нутаг гоё нэг спорт цогцлолттой эсвэл волейболын талбайтай ч юм уу нэг ийм юмнуудыг шийдэж яваад тэгээд тухайн газар байгаа хүүхд залуучуудаа одоо чөлөө цавцагийн зөв боловсон өнгөрүүлэхин дээр ажиллах юм бол мөн дахиад одоо бид нар энэ киног дээр ярьж байгаа ажиллахан
дахиад энэ төрлийн чинь тоо урдсан зэргийг соён дөрвөлөх нэг том ажлын нэг бодлогын нэг том ажил бас байх юм байна гэж бас харж. Жүжигчин Баярмаа кинонд тоглож байхад ер нь ингээд киног харж байхад айгүй их яг тэр донтогч болж байгаа хүмүүс дандаа нэг тийм эцэгхийн хараан ялт баг тий хайр дуцуу хүмүүс байх шиг санагдсан надаа. Чамд яг энэ кино тоглоод явж байхад тий тэр хард амгийн донтсон хүмүүсийн тэр кейсүүдээр ажиллаж байхад ер нь яагаад хүн ер нь ингэдэг юм шиг байна гэдэг тийм мэдрэмж төрсэн бай ер нь. Сайн нөгөө тойрын ярьсан дээр би бас дотроо бодоо суужилаа. Ингээ улс олгонд нэг юм тодорхой онш тавьж штэ. За манай за хүүхд залуучууд яагаад тав тамхины ингээ нэрэгдээд байна гэл те. Тэнгүүд Монголд тэгвэл яагаад те. Тэнгүүд манай тэр шалтгаан бол манай нөгөө гэр бүлийн харилцаа одоо яг одоо байгаа энэ нийгмийн амьдралтай айгүй холбоотой юм байна гэж би дотроо бодсон. Яг бид нар ингээл ерөнхийд нь хүүхдүүдэд ингээ хайр дутаад байна л гэж ерөнхийдөө хэлээд байгаа шүү дээ. Нэг талдаа тэр нь ингээд ерөнхийдөө оншилж байгаа боловч бидний нөгөө нэг эцэг эхчүүд маань амар завгүй үр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг багтай. Тэгээд одоо бидний жоохон байсан үед бол тодорхой хэмжээгээр ингээд хотод ч байсан хөдөөч байсан бид нэр ингээд хөдөлмөрөөр бас хүмүүжчихсэн байж тээ тэ. Өдөөний хүүхдүүд энэ төр бол ямар ч завгүй штэ жишээ нь тэ. Хотын хүүхдүүдс ялгаагүй одоо их сайндал нэг годомж мэтэрлэн гэдэг шиг явж байгаа л ирэхээс биш ингээл юуг нэг цаанаас нэг юм татаад аваачих магадлал нь гайгүй штэ тий. Тэгтэл одоо болохоор ингээл нөгөө сошиал орчин хар тамхи хүчрхийлэл одоо юу гэдээ ингээд бид нар үр хүүхдээсээ жоохон ингээ анхаарлаа холдуулахад цаана нь ингээд амар хүчтэй нэг юм сороод байгаа юм шиг надад санагдаад байсан байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө Монгол улсын хувьд бол зам мэдээж санийхтай бас төстэй юм байгаа бах. Зөвхөн нөгөө хар тамхи гэдэг талд нь тэмцэхээс гадна нөгөө талд нь соён гэгэрүүлэх, тэр спорт, боловсрол, урлаг, соёл юу гэдгийг тэр нь айгүй зэрэг ингэж явж их те. Дээр нь энэ гэр бүл одоо энэ ээж аав үр хүүхдтэйгээ ер нь ямар байх ёстой юм бэ? Яаж одоо хүүхдтэйгээ байх цагаа нэмэх вэ те? Ээж аав нь аль нь ингээл өдөр шөнөгүй ажиллаад явцдаг. Тэхгүй бол нөгөө орлого нь хүрдгүү ч гэдэм үү те. Ингээд бүр цаагаараа юм амар том суйртай байна даа л гэж надад бодогдсон. Тэгээ ээж аав байхгүй байна. Цаана нь ингээд нөлөөлөх нөгөө өсвөр үеийн хүүхдүүд чинь амар найз төвтэй шүү дээ ер нь л тий. Цаана нь хинч байж иж магадгүй уруу татагдах боломжууд нь айгүй олон янз байж байна. Ингээл нөгөө гэр бүлийн харилцаа холтоол үр хүүхдээсээ ингээл ойлголцоо болол эхлэнгүүт алтчихж байгаа байхгүй юу тий. Надад бол тэгж л санагдсан. Одоо би чинь бол яг нөгөө 90-ад оны хүүхд тахгүй. Тэгээ одоо манай миний үеийнхний хүүхдүүд одоо бидний яриад байгаа одоо орчин үеийн хүүхдүүд хар тамхинд орчлоо гэж яриад байгаа тэр хүүхдүүд чинь. Тэгэд бид нар одоогийн хүүхдүүд рүү ингэж чичгээсээ төрүүлээд эхлээд бид нар ер нь ямар байсан юм бэ гэдгийг бас бодмоор юм шиг л. Надад бол яг нөгөө шилжилтийн үед ороо бусгаа аав ээж нь баг гэртээ байдгүй. За тэгэл манай үеийнхний чинь салалт малд бол утгаалтсан шүү дээ. Тэгээд ийм орчинд өссөн хүмүүс дахиад дараагийн үеийнхээ хүүхдүүдийг төрүүлээд ингэж явхад нөгөө хүүхдүүд нь сэтгэл зүйн амар том асуудалтай болцсон тий. За тэгээд айгүй бол нөгөө яг нөгөө 90-ад оны үеийн тэр нөгөө хоосон байсан тэр юм ингээ хүүхдүүдэд ингээ шилжиж явж гинүү да гэдэг юм надад бас амар том харагдаад байгаа байхгүй надад бол тэгэхээр ер нь мэдээж 100% бол биш гэхдээ хар тамхи болон бусад би бол зөвхөн хар тамхины донтолтыг юм бусад донтолтын бас нэлээд томоохон шалтгаан бол энэ хүүхдүүдийн болон тэр хүний сэтгэл зүйн гүн гүнзгий шарах байд юм уу те одоо сэтгэл зүйн асуудал бол нөлөөлт юм шигсэн. Тэгээ түрүү нөгөө таныг ярьж байхад бас нэг юм боддог. Одоо яг хар тамхинд хүүхэд нь орцсны дараа нэг амар хэцүү юм болдог гинэ. Яадаггүй гэсэн чинь ерөөс хин хантаа мэдгүй болчдөг. Ерөөс ингээд хин нэг хүнд хэллэл бол за ингээд манай хүүхд шоронд явах гэж байна гэж боддог тийм айцтай байдаг. Тэгэнгүүт өөрөө аргалах гэж хичээдэг. Зодно эхлээд зодно загнан 9 шид болно гэртээ түүгчин те тэр чин бол тэр хүний асуудлыг шийдэхгүй шүү дээ хэрвээ үнэхээр донтогч болсон бол тэр хүн чинь уг нь ил гараад эмнэлэг рүүгээ явж иж тэр чин өвчтөн хүн чин эмнэлэгт очиж иж янзлуулна шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь тэр асуудлыг шийддэг одоо та сая утас байна гэдэг чинь шүү дээ тэр утасны бас зорилго нь тийм баг те эцэг эхчүүд өөрсдөө яриад яана ингээд манай хүүхдэд ийм асуудал тулгарчлаа. Одоо яах вэ гэд. Тий, тэгэхээр одоо бол надад бол ингэмэр байхгүй. Хэрвээ ямар нэг байдлаар эцэг эхчүүд ингээд одоо хүүхд нь ийм асуудалд яасан байх юм бол манай хүүхэд шоронд орно гэдэг айцгүйгээр тусламж авдаг болмоор байхгүй.
эн чинь нөгөө нэг ил гаргах гэдэг юм чи тэ. Тэгэнгүүт чи ингээд хүмүүс ингээд эхнээсээ хандаад эхлэнгүүт энд ийм байна. Өө эн чи олон байгаа мó цөөн байгаа мó мэдэн шүү дээ. Эсвэргээрээ нөгөө нэг айцтай байх үед яах юм? Хин хаана юу хин донтоод хин аавтайгаа зодолдоод ээжтэйгээ зодолдоод юу болж байгааг хинч мэдэхгүй байх. Яад үл ийм баад байхгүй. Би одоо ингээд энэ зохиолыг бичих гэж 8-9 сар судлахдаа Монголд байдаг бүх одоо хаалттай группуудад гишүүнээр хэлсэн байгаа. Хар тамхитай тэмцэх залуусын групп одоо тэ юу байдیں ингээл тэ. Тэгэнгүүт ингээд тэнд ингээд судалгаа хийгээл танталт хийгээл ингээд хүмүүсийн бичиж байгаа постуудыг харж ангууд ингэж аахгүй. Одоо ингээд яг наатгаж хэлж байгаа хгүй. Ингээд манай хүүхдэд одоо ер нь ингээд хэрэглээд ах шиг байна. Манай дүү одоо хэрэглээд ах шиг байна. Ер нь ингээд нэг сонирн байна. Манраад ийн ингээд янз бүрийн юм яагаад ийн тэнээд ийн гэрээс юм алга болоод ийн гэлт асууж байгаа. Хоорондоо л одоо санал солилцоод ах шиг байгаа хүрхэн. Тэгэл тэгэнгүүт нөгөөдөл нь айгүй буруу зөвлөгөө өгч байгаа хгүй. Одоо яах вэ? Цагдаад хэлвэл яах вэ гэл тэнгүүд шууд тэгэл суучин штэ. Гिचмэгэл тэ айгүй дураараад юм мэддэг. Тэгэнгүүт ингээд би ингээд энэ талын юг ингээд хүмүүс ингээд мэддгүй юм байна гэл би ингээд ажиглаж байгаа хгүй. Тэгэхээр би энд одоо бүр ингээд айгүй ингээд үнэхээр бүр хэлмээр байна үзэгчдэд аав ээжүүдэд эмээ өвөө нарт ах эгч нарт хараа юм баахгүй. Ер нь нэштэй те би одоо ингээд өөрөө найруулагч продюсер гэхээс илүү би хамгийн түрүүнд ээж хүн байхгүй. Тэ тэгэнгүүт таны хүүхэд өнөөдөр яг ямар байна гэдэг чинь таны яг толихгүй. Та хүүхдээ л хар. Тэ хүүхдээ харангууд таны яг өсөгсөн хэр их цаг зав гаргасан, хэр сэтгэл зүрх гаргасан, хэр их одоо анхаарал хандуулсан гэдэг чинь хүүхд чи яг толихгүй. Тэ хэрвээ таны хүүхдэд ингээд ийм байхгүй зүгээр ингээл байжсэн хүүхдээ те бүр ингээл одоо яг манай канондор тимкэсэд гартдаг л та үнэхээр ингээд сайн хүүхдийг хулгайлж авч яваад хүчээр одоо морфин тариад донтуулаад тэр хүүхдийн сэтгцийн өөрчлөлтөө болж байгаа тийм хэрэгүүд байна. Гэхдээ тэр чин өдөр болгон Монголд гардаг хэрэг биш байхгүй. Өдөр болгон айл хүүхдүүдийг хулгайлж авч яваад барьцаалаад бас харцангуй тайван байхгүй манах чаа. Тэгэнгүүт чи ингээд эцэг эхчүүд одоо би энд нэг юм бүр хатуу хэлмээр үр хүүхдүүдэд ерөөсө буруу хүч бид нар болохгүй байхгүй. Бид нар өнөөдрийн энэ нийгмийг бид нар бүтээсэн байхгүй юу? Одоо бид нар бүгдээрээ энэ нийгмийг бид нар бүтээсэн байхгүй юу? Хэрвээ энэ нийгэм болохгүй, бүтэхгүй, муу юмтай бол энэ бидний үр дүн байхгүй юу? Бид нар буруу юм хийсэн штэ. Тэгээ тэрийгээ ерөөсөө ингээд хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэнгүүтээ энэ одоо хэнийгээ дуурайсан юм бол тэ гинэт байж иснаа л ингээл нэг юм хүүхэд гараад ирж байгаа юм шиг. Үгүй штэ. Таны үр дүн байхгүй. За нийгэм тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Гэтэл та анхаарал цавгүй те. Тэгээд нэг юм хоол өгөөд, хувц өгөөд, сургууль цэцэрлэг лөө чиглүүлсэн тэрийг айгүй юм аав ээжийнхээ үүргийг хүлээж гэж бодоод та те. Үгүй шүү. Үгүй. Тэр бол үнэхээр буруу шүү. Тий. Цагдаагийн газраас асуумаар. Яг хэрвээ ингээд хүүхэд нь ингээд яатсан дээшээ тэнгэр бол доошоо газар хатуу ээж аав нар байгаа штэ. Хэлж чаддгүй айгаад идэх цагдаад хэлчих юм бол миний хүүг шууд шороо аваад явна гэдэг. Ийм тохиолдол яах вэ? Ер нь одоо тэгээ дээрэс нэг бодлогын төвшний юм одоо яригдчих тийм ээ. Яг нөгөө нэг иргэд бас нөгөө нэг эрхцүүн бас нөгөө нэг яг л нөгөө өгтлүүр харамгчээр за одоо энэтэйгээ яг ёстой шоронд явчих уу яачих уу гэх юм. Ер нь бол бас эрүүгийн хуулийн дээр за яг одоо хар тамхи маань сурвалж процесс одоо манай хөвгт хэрэглээд байна ингэчжээ. Гэхдээ тэрийг одоо сайн дураар за би бол одоо эндээс нөгөөс юм аваад хэрэгэлсэн тийм одоо ингээд энд зарцсан ч юм уу. Одоо ер нь энэсээ болио татгал заяад ингээд сайн дураараа ирэх юм бол бас энэ хуулийн дээр бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг удаа бас юм заалтууд бол байна. Тэгэхээр шинэ хуулинд бол бас тусдаа орсон ба шүү дээ. Тий. Одоо шинэ хуулийн дээр ч бас энэ юу стос явж байгаа. Тэгэхээр иргэд маань ерөөсөө л энэ нөгөө нэг энэ талаар ер нь бол одоо яг эцэг их сургууль хүмүүжүүлж эдгээр нь бол айгүй их мэдлэгтэй л юм байна. Одоо ингээл нэг их сургууль дээр очиод нийгмийн ажилт юм нэг ерөнхий боловсролын сургууль дээр очиод за яг та хар тамхины талаар ер нь ямар мэдлэгтэй байна. Нэг нийгмийн ажилт хүүхдүүдийн соёлыг хөгжүүлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр юу ч мэдэхгүй. Тэр чинь бол юу гэдэг юм бэ гэдэг ингээд. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ нэгдсэн үндэсний байгууллагын хар тамхи гэмтрэхтэй тэмцэх албанаас ч гэсэн зөвлөмж өгдөг байхгүй. Тэр зөвлөмжийн дээр бол энэ урдсан сэргийлэх ажлыг эцэг их ар гэр одоо тэр багш сургуулийн хүмүүжүүл нийгмийн ажил руу чиглэсэн нөгөө соёлын гэрэл сургалтуудыг маш сайн явуулаа. Тэгжээж
бид бүхэн эндээс бол урдсан сэргийлээ. Тэгэхээр нөгөө улсуудаар чинь дамжуулж нөгөө нэг зорилт бүлэг рүү нөгөө нэг хүүхдүүд рүүгээ аав ээж мэдлэгтэй болчвол ядаж хөөд орж бата чи хаана яваад байна хинтээ нийлээд байна. Аливаа нэг хүчин янз янзын мэрэгчлэг юм шиг одоо аливаа нэг гар шуугийн үзий карманд нөгөө нэг янз янзын цаас юунууд байна уу гэдэг юм уу те. Ингээ мэдээд эхэл. За нөгөө сургууль руу чиглэсэн нөхдүүд ирвэл сургууль дээр юу болоод энэ энтэйгээ нийлж ин гэх жишээ нэ. Тэгэхээр ерөөсөө бид бүхэн энэ эцэг их сургууль хүмүүжүүлэгч энэ асран хамгаалагчсан маань бол маш сайн мэдлэгтэй хүүхдүүд рүү чиглэсэн анхаарлаа хандуулахгүй бол тэгэл өглөө гарлаа орой ирдэг. Тэгээд одоо ёстой нэр чамаг юугаар дутаасаа яас ингээд загнаад идэг. Тэгэхээр ерөөсөө л энэ эцэг ихийн хайр халамж энэ гэр бүлийн алуун дотн уур амьсгал гэдэг бол ерөөсөө бас энэ гэмтэрхтэй тэмцэх дурдсан сэргийлэх айгүй том чухал. Шинэ хөрөнгөлөөр яг одоо тэгвэл хүүхд нь ингээд чи доотлогч болсныг мэдлээ одоо бүр ингээд аль хэдийн ингээд хэрэглэгч болсон ингээд 2 жилийн авцсан байлаа тэгвэл яг энэ дэр хандуул авдрүүл эрүүгээ хариуцлагаас чөлөөлж тий. Баригдчихвал явах уу? Өөрсдөө ирэх хүүхээр баригдвал хуулийнхаа дагуу хариуцлага авна. Тэр яг өөрөө нэг өснөд гэж нэг тухайн одоо үлдсэн гэмтрээ сайн дураараа нөгөө илчилж ирүүлэгч нэг үг байна. Гэхдээ яг донтолтой чинь гэмт хэрэг шүү дээ тий. Яг тэгэл яг тийм донтолчтой яг зөв гэмт. Тэгтэл нөгөө нэг хуулийн дээр яг тэгэл хар тавих мансууруулах бодисыг хэрэглээл тэрнээсээ шалтгаалс нь дондогчл болчихж байгаа байхгүй. Тий. Тэрэнгүү одоо яг дондогч. Тэгээд эндээс чинь яг бодисын хамааралтай одоо ингээл донтолт чинь бол маш олмор юм. Гэлэгцээ хамааралтай тий. Казиногийн одоо тэр мөритө тоглоом гэдэг ингээл тий. Архины донтолт. Тэгэл энэ бүхэн ер нь бол нийлээл одоо энэ дооноо хүүхдээ хараа энэ бол үеийнгийн дээрлэх хэлт энэ төр гэдэг. Энэ бүхэн чи ерөөсөө л нөгөө нэг биднээс бол зөв миний зүгээс бол өнцгөөс одоо яг энэ төрлийн гэмтэрхтэй төвчөөд энэ байгууллагад ажиллаж байгаа бол ерөөсөө л нөгөө гэр бүлийн хараа хяналт ерөөсөө өр хүүхдтэй тавьж байгаа хяналт. Дээр нь бол би зүгээр ингэж боддог. Одоо ингээд Японд яагаад жоохон хүүхдүүд ингээд ёслоод сайн байна уу та ингээд хүндлээд хогоо айдгүй те. Энэ чинь яг цэцэрлэгээс нь ахуулаад нөгөө суур хүмүүжүүлэлт хийж байгаа байхгүй. Чи хогоо айж болохгүй шүү. Чи хүнийг хүндлэх ёстой шүү. Бид нар ч гэсэн нөгөө нэг байхад өвөө юм нэгтгэдэг. Өө чи битгий галтлаа те. Босгон дээр битгий суу. Шүү битгий орондоо дуулаад чи муу ёр ингээд одоо бид нар чи ингээд хөдөө мөдөө явж байгаа хүүхд хаалга галж ивэл өө яхин дөө бойл наадах ч болохгүй муу ёр гэдэг ингэдэг ч юм. Тэгэхээр энийг нэ суур хүмүүжүүлэлт нь аягүй сайн хийж өгөх юмэг одоо манайхан бол бас ингэж бодмоор юм болов уу тэгж үздэг тий. Тэгээд аав ээжүүдийг ч гэсэн аягүй хариуцлагатай болох хэрэгтэй. Тийм. Гэхдээ нөө амраа бас нэг юм эхлэхэд юм баггүй. Жишээ нь одоо ингээ манай киноны дараагийн ангууд гарт. Хар тамхины донтогч болно гэдг нь штэ тий. Ганц хар тамхины асуудал биш байхгүй. Энийний чинь цаанаараа бэлгийн мөнлчлөг тий биеийн үнэлэлт садар самуу мөритөө тоглоом дээрлэхэлт тэ барцаа шантаа садар самуу гэдэг нь секс гэж байна тий. Гэхдээ одоо тэд ингэж штэ би түрүү 11 настай нэг өхнийг ирсэн штэ тий. Одоо тэр хүүхэд чи 11 настай хүүхэд зүгээр одоо тэр сексийн юу залаас болсон байхгүй тий. Албаар донтууллаа тэрнийг секс бичлэгээр нь дарамтлалаа. Одоо нөгөө аав ээжтэй ч хэлж чадахгүй тийм шантаажинд агиух оруулдаг байхгүй юу? Тэр бүлэглэл чинь тийм ажил хийн шүү дээ. Тийм Монгол тийм бүлэглэл байна уу тий? Байлгүй л яах вэ? Байна шүү дээ. Тий. Ямар ч газар яг уу ингээл манайх нөгөө нэг ингэж боддөг шиг байна. Ингээл одоо нэг юм мап заап Монголд байхгүй гэлтэйдэн шүү дээ. Бага шүү дээ. Бага. Одоо ингээ хар тамхитай тэмцэх албаны тэр нөгөө бодит бичлэгүүдийг үзэлтэй тэр пэйж руу н ороод гудамжинд буудалцаад тэр хар тамхины хүмүүстэй хөөцөлдөд яваад бариад 2-3 хүн дараад хахад тийм амар хүчтэй зомби шиг болцсон бодит бичлэгүүд байна штэ. Тэгэхэд чи манад ингээ мапэ байхгүй гэж суух бол энэ бол тэнэг байхгүй байгаа штэ мэдээж. Гэхдээ учир зүггүй ингээл тэд нар гарч ирээл одоо яад юм те. Эл чапо мапо шүү. За тэрэн шиг нь ч бас арай юу юм. Гэхдээ энэ айгүй ойрхон шүү. Ойрхон байхгүй юу. Би нэг 10 жилийн өмнө өнөдөө юун дээр биччихсэн. Нөгөө Twitter дээрээ 10 жилийн би ч өөрөө энэ яг хар тамхины талаар амар их ингэж нөгөө үзэл бодлоо илэрхийлдэг байхгүй. Бид нар яг өнөөдрийнх шиг ингээд амар хит ингээд чанга юм хатуу
Тэгээ хориол одоо зүгээр нэг хэрэгэлсэн хүүхд болгоныг авчиж шоронд өгөх юм бол бид нар удахгүй харт тамхины маптай болно. Ер нь ингээд нөгөө хорихлоор яадаг гэхэлэр энэ би зүгээр энэ талаас нь хүмүүсийг аягуулсан хараасаа гэж бод. Энэ бол эдийн засгийн маш их өндөр ашигтай бизнес болгоо хувирчихдаг. Сүүлийн үеийн дэлхийн хэмжээний хандлага юу болж байна гэхэлэр энэ харт тамхи гэдэг бол өөрөө эдийн засгийн инсентив дээр явдаг бизнес юм байна. Эдийн засгийн хөшүүрэг дээр нөгөө нэг юуг нь нийлүүлэлтийг багасгаад ах тусмал улам л илүү үнэтэй болоод нөгөө нэг тэртээ дөрвөө донтогч чинь байж байгаа шүү дээ. Хэрэглэгчт нь байж байгаа учраас нийлүүлэлтийг багасгаалах тусмал нөгөө донтогч эсэргээрээ тэр донтогчтой л цөөлөх хэрэгтэй болохоос биш. Нөгөө нэг харт тамхиныханд тэмцээд ах тусмал нөгөө нэг харт тамхины одоо нөгөө картелүүд чинь яг нөгөө толгойг нь тасчихлаар араас нь 10 толгой гараад ирдэг луу шиг ингээл нөгөө эдийн засгийнх нь нөгөө гой ашиг нь байж байгаа тохиолдол гарч ирэл идэг юм байна. Тэгээ яг map гэдэг дээр бол ийм шиг зүгээр санагдсан. Мэдээж манай цагдаагч бол надад тэр нууц юмыг бол хэлэхгүй шүү дээ. Одоо сандгаа даруул мэдчихлээ багтдаг. Та юу н ингэж ажиглагдсан уу те? Агайгүй би зүгээр ингэж бодсон. Тий би зүгээр ингэж бодсон. Энэ зүгээр л миний л бодол шүү тий. Би чинь зүгээр бас би бас ингэж сониуч уран бүтээлч хүн юм чинь тий. Манай Монголд нэг үгүй манай Монголд нэг тэр мапын эзэд мэддэг нь л байдгүй юм шиг санагдсан. Гаднаас удирддаг юм шиг л надад тийм мэдрэмж яагаад ч төрсөн. Яг бол монголчин нэг юм байхгүй юу? Айгу харцангуй цөөхөн хүн амтай тий. Одоо юм хүн улс штэ. Одоо маадгүй одоо Орос яагаад энэ хойд Америкийн том улс гүрнүүдэд юм харт эн чинь бүр үнэхээр одоо чиний хэлдэг шиг амар их мөнгө тэнд яригдчихаа штэ. Одоо яг дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний яг 1% тэнцвүүц тийм том зах зээл байна. За тийм. 600-аас 500 тэрбум долларын зах зээл. За тийм. За гэтэл чи хойд Америк бусад газруудын хүн амын тоог мэдчихаа тий. Хятад өнөөдөр хэдэн онтой энтгэх хэд. Тэгээ би одоо за карт амхны мап хүн байлаа гэж бодъё. Би одоо Монголыг бол тоож бас хийхгүй шүү дээ тий. Гэхдээ яахтай нэг хөрхий тий. За бас энэ авцааныг жоохон ингээд нэг хитэн төгөргөө тий. Ингээ явуулж идэг нэг хитэн хурган одоо боссууд бол тавих л баг. Тэгтээ бол мэдхгүй одоо үнэхээр би яг нөгөө нууц мэдээллийг мэдгүй л байна л да. Гэхдээ байхгүй биш бол байгаа. Тэгээд зүгээр ингэж хэлээ л да. Одоо нэгэнт л ингээд ам нэвэл уушиг нэгдэр. Ковидын үед хятадын одоо хилийг хаалаа. Нөгөө Туркээс орж ирсэн. Туркээс орж ирсэн. Гэтэл Туркийн тэр харт тамхи Турк ч ер нь бас ингээд нөгөө бараг л гэрээрээ үйлдвэрлэлээ сууж идэх гэж байгаа шүү дээ. Тэнгүү Туркийн тэр бол одоо ингээд чанар манарыг гүйцэхгүй. Би ч нэг групп руу оронгоо чи бүх мэдээлэлүүд байж байгаа байхгүй. Турк мяа байна гэл тэ ярьж байгаа байхгүй. За тэгээд дээрэс нь бас ингээд одоо ингээд тэгэхээр нөгөө нэг гаднаас орж ирж байгаа гэдэг нь тодорхой байгаа зү тий. Монголд бол яг ингээл одоо үйлдвэрлэж болоо хараахан чадахгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд ууг нь бол манайх одоо нэг юм ганц хэлийг л хянахад л одоо миний бодлоор хат тамхитэл хадаас ч үйлдвэрлэж чадахгүй байна гэж. Тэгээ манайх ч үйлдвэрлэгч рүү орно. Тий. Одоо ер нь бол энэ нийт одоо Монгол улсад үйлдвэрлэж байгаа нийт гэр тэргийн 70% нь л одоо дотоодын нийлүүлэлт. Тийм. Нөгөө өвс мөвс. Одоо нөгөө канабис ургамал байгаа шүү дээ. Тэгээ эн чинь бол одоо бас Монгол улсны тойроод одоо нэлээдгүй бас тархацтай. Энийг одоо төрж хэрглэж худалдан борлуулдаг гэмтрэг нь бол 70 орчим маягчлаад. За яг энэ гадны чиглэлээс одоо гадны нийлүүлэлтээр гаднаас орж ирдэг синтетик төрлийн гаднаас бол энэ голцооно синтетик төрлийн бодисууд орж ирж байгаа нь уйлбсаар. Тэгээд ингээд ерөнхийдөө бол гэмтрэг юм 30% нь бол гадны нийлүүлэлтээр эзэлж байгаа. За бид бүхэн бол одоо ер нь бол амрагийн илдэг шиг зөв эрэлтээ оруулах хэрэгтэй. Эдгүүсээ одоо эмчлэлийг татгалзуулах. Тэгээд дээр нь энэ гадна дотны нийлүүлэлтээ багасгах хэрэгтэй. Тэгэл одоо бид нар энэ ургамлалтаа яаж устгах вэ? Энэ дээр яаж төрийн бодлого ажилласан гэдэг гадны нийлүүлэлтээс хил гайлаа яаж чангах вэ? За нэг бусад чигүүрийн байгууллагуудыг яаж хамтын ажиллагаа өргөжүүлэх вэ? За олон улсын энэ сайн туршлага техник тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд нэвтрүүлж ашиглах. За энэ дээр одоо ажиллах боловсон хүчнийг сургам дадлагжуулах, мэрэгшүүлэх, доктор сурчлалтад ажиллах ингээд хүчин зүйлүүд бол аюул их байгаа байхгүй. Тэгээд одоо энэ бүхэнтэй тэмцэх бол хэрэгцээ шаардлага байна. За тэгээд одоо бол энэ олон улсад бол ингэж яг хөлс зэрэгтэй улс орнуудынхаа одоо хятад одоо нэг дотоодын жагсаалтаараа ч юм уу хоригдсан бодисыг одоо Монгол улс бол яг тэрийг нэг төрөнд хоригдж явахгүй бол хятад хоригдсан байдаг. Монгол тэр хориглоогүй бол Монголд одоо нэг үйл бус үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бий болчиход шүү дээ. Тэгэхээр орж ирээд одоо нэг үлдээд тах жишээ нэ. Одоо бас ийм зөвлөгөөнүүдийг бол бас яг нэгдсэн үндэсний байгууллаас бол бас гишүүн улс орнууд руу хавуулна мэдээлэл өгдөг.
Тэгээд түрүү яг мап гэдэг одоо манай найруулагч бас нэлийн ширүүл ярьж хэлтэй. Ямар амар юм. Бас л тий. Тэгээ ер нь бол нэг 99-2000 оны үед бол Монгол улс чинь бол нэг хардамг мансруугс нэг дамжин өнгөрөгч тэгээ тухайн он жилүүд бол нэг 2 гэмтэр бүртгэдэг байлаа шүү дээ. Тэгээд одоо 2000-аас ахвал 2020 оны үед бол одоо ерөнхийдөө бол статус бол хэрэглэгч улс руу шийдчихэд. Тэгээд нэг хэсэг чинь бол бид нарыг за урлаг соёлынхон жоохон хөрөнгө мөнгөтэй айлын хөвгтүүд хэлэлцдэг. Тэгээ зарим нэг нь одоо бид нар бараг ингээд яж хат бараг хардамтыг бараг идэвхэл ингээд оюутан боллоо шүү дээ. Тэгээд одоо энэс хойш одоо ерөнхийдөө сая эндээс үйлдвэрлэгч одоо үйлдвэрлээд эхлүүлээ яах вэ гэхээр үйлдвэрлэгч улс руу шилжихэд одоо бол бас бэлэн болчиход байна. Одоо ингээд нөгөө нэг энэ тэнд биднээс бас энэ төрлийн гэмтрэг үлдэж байгаа этгээд үндийг авчраад утшид өмсөн дээр нь үзлэг хийгээд ингээд төрөөсөө яг л нөгөө нэг YouTube дээрээс одоо янз янз юм хийж байгаа арга барилтыг ерөөсөө ирэл хийлсэн тэр бичлэгийг татцсан тийм юу хүмүүс ерөөсөө хийчих гэлээ байхгүй одоо юутай нойлоод гаргаж авах уу гэдэг одоо энэ бол энүүхэн болчиход. Тэгэхээр магадгүй одоо бид бүхэн энэ дээр яг бодлого барьж ингэж ажиллаж энэ нөхцөл байдлыг биднээс бас хяналтанд авч явахгүй бол магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа ч юм уу Монгол улсад аль хэдийн үйлдвэрлэлд эхэлсэн. За одоо яг таны яриад байгаа нөгөө нэг мапч одоо яг утгаараа дотоодын ч юм уу тийм болцсон байвал яах вэ? Тэгэхээр одоо яг энэ цаг үед бол бид бүхэн ажиллах хэрэгтэй. Тэгэхдээ энэ бас төр засаг бол бас энэ гэмтэрхтэй тэмцэх чиглэл дээр бол нэлээдгүй анхаарч байна. Сая манайх чинь сая түрүү хэлжсэн хардаа мөхтэй тэмцэх газар гэж байж байгаа сая 25 оны 9 сар засгийн газрын тогтоолол хардаа мөхтэй тэмцэх алан болж өргөдсөн. За одоо ингээд ямар ч үсэн нэлээдгүй өөрчлөлт шинжилтүүдийг энэ хууль зүйн дотоод хэргийн яамнаас одоо тоног төхөөрөж бид бүхэн явс ашиглах техник хэрэгсэлээр анхаарч байна. Тэгээ ер нь бол цаашдаа одоо энэ чиглэлээр бол нэлийн бэхжин баха гэж бол би бол итгэж найдаж байгаа. Яг хуу мэдээж би бол ойлгож байна. Төрийн байгууллага бол ингээд мэдээж удаан явж байгаа тий. Ямар ч байсан манай төрийн байгууллага 2 3 шат бол агцсан. Би бол айгүй шүүмжлэлтэй ханддаг. Ямар ч байсан энийг ярьж болохгүй гэдэг бол болцсон байна. Энд чинь бол айгүйсэн. Ингээд энэ чинь нийгмийн хилцүүлэгт ороод олон янзын байр суурьуд гаргаад одоо нэг амаа чинь тэнцээ нэг юм яриад та энэ чинь юм яриад би ч нэг юм ярьж чинь те ингээд ямар ч байсан ингээд нийгмийн хилцүүлэгт ороод бүгдээрээ юуны төлөө байна гэхэлэр сайн сайхны төлөө байгаа. Бүгдээрээ аль болох баг хүм хордоос аль болох цөөхөн гэрүүл те ад жаргалгүй биш гоё ад жаргалтай байгаасаа гэдгийн төлөө. Хоёрдугаарт ямар ч байсан тэр донтогч гэдэг хүнийг гэмт хэрэгтэн биш болгох ямар ч байсан ихний алхам нь хийгдсэн байна. Энэ бол бас айгүй том алхам. Тэгээ мэдээд цаашдаа бол маш их юм байгаа. Зүгээр яг дэлхийд тэртээ түргэн энэ түүхийг яваад өнгөрцөн учраас уг нь би бол дэлхийгээсээ сайн сураасаа л гэж бодод байгаа. Дэлхий дээр маш олон гой жишээнүүд байгаа тий. Тэгээ манайхан ч гэсэн угаасаа DA имэйлээр очиод сургалт мургалтын зөндөө суудаг юм биш тий. Тэгэхээр бол яг мэдээж төрийн байгууллага учраас нөгөө иргэний нийгмийн байгууллага шиг амар хурдтай бол ажиллахгүй. Ямар ч байсан өнөөдрийн тэр кино хийгээд тэг хүмүүст ийм кейсүүд болсон байх шүү. Ингээд онтжоод идэх юм байна. Одоо жишээ нь ингээд ээж охин хоёрын харилцаа гараал тий. Үйлэл ингээл яасан чинь хүүхдийн аваачаал янз бүр болгодог ч юм уу тий. Ингээд энэ бүхнийг ингээд хүмүүст үзүүлээд ямар ч байсан нөгөө нийгмийг ингээд гэгэрүүлэх гээд ингээд явж ийн гэдэг бол ямар ч байсан хамгийн зөв алхам юм болов уу гэж миний хувьд бодогдож байна. Тий. Миний хувьд бас тэгж бодсон. Тийм ч учраас би тийг хийсэн. Жоохоо тий. Баярмаг гэдэг жоохон бага хариулт нөгөө юу. Баярмаа чи. Би яг нөгөө харт амтны мэрэгчлийн хүн биш юм чинь. Зүсж орж ирээд гоё юм байна шүү. Сандра хорондаг аягүй сайн яриулах нь зөв шүү. Яа тэгээд баярмаа одоо бас нөгөө сая яг кино чин дархан дээр бас нэлээдгүй зураг авалтын дээр. Тэгээд би бас энэ кино бүтгэхэд ингээд сая чи ер нь бол нэг жилийн хугацаанд ингээд 10 ангит кино бий болгож байгаа байхгүй. Тэгээд энэ анх киног биднээс бас хийгээд ингээд нэлээ олон кино продакшн студиудтай авчраад уулзаа санал бодлоо солиод. Тэгээд бидний хугацаа нөгөө нэг бас айгүй богино хугацаа. Биднээс ч одоо энэ жил 25 жилийнхаа тэмдэглэнэ. Тэгээд ер нь бол ондоо багтаана хийнэ гэдэг юм шаардлагатай байна. Би түүхэн бол бас яг тэр нөгөө кейс гаргаж өгөх юм дээр бол ажиллана гэдэг ихэд хаваа ангит кино бол ер нь бас зориглоод бариад авъя хийчихье гэсэн бас тийм кино продакшнууд ер нь бас байхгүй. Тэгэхээр манай Алтан туяа найруулагч бол за ер нь би хийчихье гэд бас их зоригтой. Тийм дайч одоо нэг тийм
Тэр тэгэл барьж групп рүү ороод тэгээд тэр яриаг нь сонсоо сууж ин чи амар зоригтой байхгүй дээ. За гэл. Тэгээд л одоо энэ кино бүртгэхэд нөгөө нэг энэ биднээсээ хийж байгаа үйл маань бол яг нийгмийн сайн сайхны төлөө яг л нэг аав хүний, ээж хүний тий нэг төрд нэг ажил алба хашдаг хүн бол аливаа энэ дээр нэг туслаад илүү ингэчгсэн гэсэн нөгөө нэг бид нар бол энэ киноныхаа зорилгыг бол бас хийсэн. Бид ерөөсөө энэ кино хийгээд энэ хар тамхитай тэмцэх албан цагтаа юм нэг төгрөгнөөс ч центний ашиг байхгүй. Бид ерөөсөө юу хийх гэдэг юм бэ гэхээр ерөөсөө л энэ нийгэмд байгаа хүүхд залуучуудын сайн нэг ч гэсэн айл өрхийг нэг өрөөлж байлгая. Энэ гэмтэргийн нэг холбогч охирооч болгох чухал төлөө. Энийг үзүүлъя. Нийгэмдээ л төвөө гэсэн юм аа гэдэг. Ингээд жүжигчд маань өөртөө гоё үлээж байгаа. За тэгвэл энэ кино ч нугасаа би Дахны зураг авалт гэдэг та нэг сайн нэг юм ярих гэж байгаа. Яач тэр яг юу вэ? Тий. Тэр зураг авалт. Дарханд ер нь нөгөө кино зураг авалт. Хотод аваад дарханд 2 сар хийсэн. Тий 80. Тэнд хийсэн. Тий. Тэгээд тэр нэг Баярмаагийн нэг өндөрөөс нэг өсөрдөг нэг хэсэг байна. Тэрэн дээр ер нь бас яг яхад ямархуу бас сэтгэл төрж исэн. Гэхдээ Баярмаа бас тэндээс эмхтэй өнгөхт би нөгөө нэг 7 давхар дээрээс шууд өсөргөн гэдэг байхгүй юу. Гэхдээ наад шиг болж байгаа юм яаж хийж байгаа гэхэлэр зүгээр хойноос нэг яагаад яг зүгээр нэг хамгаалтал явж байгаа л да. Тэгтэл хэдий нөгөө нэг хамгаалтал ч гэсэн тэндээс өсөрнө гэдэг чинь эмхтэй хүнд бол бас л нэлээ тийм одоо эссенц зураг авалт байсан тийм 7 давхраас өсөрснээ л яриараа киноны ард чинь бас нууцсан юм. Гэтэ дарханд хийж байгаа нь бас цаана бас мессеж байна тийм. Үгүй шүү. Өстой үгүй шүү. Тэрийг тийм биш шүү. Зүр нууд би юм байхгүй юу? Бид нар чинь ингэсэн байхгүй юу? Айгуу удаан бэлдэж агаад тэгээ хамгийн гол нь ариун бямж жүжигчний кино, урдных нь кино ингэж зураг авалт нь сунжирч хоошоолсоор байгаад 9 сарын 22-нд бид нар мотор дуурсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд намар болоод анхны цас орж исэн. Тэгээд амар төвжирсэн 9 сар чинь ингээ пик байдэн шүү дээ хот. Тэгээ бид нар амар гулгаа үүсээд тийм дарханд ингээд 2 удаа явж нөгөө нэг бүх объектуудаа чеклсэн байхгүй юу. Тэгээ дарханд ингээ бүх объектуудаа үзсэн, бүх юм чеклсэн. Тэгээ ариун бямбыг хүлээж авал бид нар дарханд ингээд хотынхоо зургийг аваад яг 10 сарын 4-5-нд ч үлээ дарханд очиход ингээ замдаа цас шуурал гулгаа үсэл дарханд 33 жилийн турш болоогүй тийм хүүтэн болсон. Тэгээд тэр хүүтэнд манай кино дандаа гадаа зурагтай. Тэгээд заримдаа бид нар бүр 20 цаг ажилласан шүү дээ. Яагад үл ингээд даваа хаагдчихж байгаа байхгүй тий. Тэгээ манайх ч экшн круугийнхан, тусгаагийнхан, харт амгтынхан гэл тий. Манай ч бараг 500-аад хүн орсон байна. 100 хэдэн хүн ажилласан байна тий. Тэгээд нөгөө нэг гадаа цас орж байгаа амар хүүтэн тэгэл ингээд яг Баярмаа энтрээс бол үнэхээр бас нэрээ. Баярмаа ч одоо дөрч мэрэгжлийн жүжигч нөгөө жоохон хүүхдийг өндрөөс шиддэг байхгүй. Тэгээ нөгөө кран тавьцсан. Тэгээд ингээ экшн круугийнхан бүх чадлаараа ажиллаад нөгөө бүгд амар сонор сэрэмжтэй мэдээж ингээл одоо эрсдээс хамгаалаад аав ээжээр нь гар үсэг зуруулаад тэл даатгал энэ төр хилдэж аачсан. Би бол тэр нөгөө хүүхдийг чирэгтэр өндрөөс шидэх хоёр төр бүр ингээ зүрх ингээ салгалаад ер нь ясаа харгисан юм бэ гэдээ өөрийгөө бодоод тэр нэг ус хусдаг 3 дээр аль би үнэхээр бас дотор амар хэцүүс байхгүй. Тэр нөө аав нь ингээд зүгээр миний хүн амар зоригтой зүгээр шид гэ тэгээд байгаа байхгүй. Тэгс чи би бүр ингээд яана гэд би эхлээд тэгсэн чи тэр хүүхд бүр амар мундаг хүүхдээсэн дээ бүр ингээд тий бүр амар ойлгоод заяа тэгснээ бүр сүултээ бүр хүүхдсэн бэ. Нэг арам маргатал хүүтсэн. Тэгээ яг тэрэн дээр Баярмаа нэрээ сэтгэлдэлж амар хүүтэн байсан дээ. Амар хүүтэн байсан. Тэгээд яг дархан зураг авдаг чинь нөө юу аахгүй төгжрөл аахгүй бид нар чинь шууд ингээл гяс очиод аваад ингээл 5 минутын дараа л болцсон газараа болчихж шít. Тэр чинь нөгөөд амар өдөрт 10 хэдээс түүнээс биш өөр тийм юм байхгүй юм байна шүү дээ. Гол нь тэнд чинь нөгөө зураг авалт айгу хурдтай яваад байгаа байхгүй. Тийм болохоор тэгээ объектууд нь ч бэлэн тий таарад тэнд авсан. Тэгээ шантармаар үе байдаг. Ер нь аль гэхдээ би л ингээд кино руу орохдоо тухайн бүтээлийн нөгөө зорилгыг айгүй хардаг ер нь л үнцний ч юм уу тий. Тэгээ яг бүтээлийн чанарын тухайн асуудал бол одоо яг ингээд гарч ирэх үед үзэгчид хэрхэн хүлээж авч байгаас мэдрэгдэх байх л та. Би бол энэ киног зорилгодоо л хүрчээсэ. Тэгэл тэрэнд нь бас үнэхээр найруулагч маань ингээд чи байвал бас үзэх хэрэгтэй байна гэл ингээд тэгэхээр бас сайхан санагдал тэгэл ороод кино гэдэг нь үнэхээр хүнд юм билээ. Тэгээ бид нар чинь харт амхныхан жүжигчид хоёр ч бүр бие биенийхээ ажлын хүндийг гайхаад бүр бид нар нөгөө нэг сургалт хийж яхад харт амхтай дээр бөөнөрөө бас зураг авалт нилээ хоног байлаа шүү дээ. Тэгэл стол залуу хүмүүсийн л хийдэг ажил амар хүнд юм билээ. Үнэхээр
залуучууд ингээд киноч гэсэн бүр амар хүнтэй. шүнжэнгөө ингээд ажиллаад тэгэл хөрх амтд тэндээ хоолоо хийж идэл тэгээ би ёо яасан ч хүн нөхцөл за үнэхээр би та нарыг үнэхээр хүндэлж нэрэ гайхамшигтай юм аа. Тэгээд зураг Үгээ хэлээд бид нар тэндээс дарах юм. Дараагийн нэвтрүүлгээр цагдаа нарын цалингийн тухай асуудлыг хөндөх гэж байгаа шүү. Өндөр Хөрх амт энэ эд чи ярьж чаддгүй юм байлээ ерөөсөө ингээл аль тэнцээ эмчнэр ч гсаал энэ ч багш нар ч жаагаалахад цагдаа нар хөрх би бас энд нэг юмыг бүр гол нь ингээл голдоо нулимстай л ингээл энд бас нэг юмыг яг дээрээсээ ерөөсөө ярьж болохгүй гэдэг юм. энд бас нэг юмыг бүр шууд зориуд хэлмээр байна. Юу юм бэлээ? Манайхан ер нь бас ингээд энэ одоо хүнд хүчрийг үүрчээдэг те. Одоо ингээд хүн ямар нэгэн болох юм бол цагтаа л ханддээ штэ. Тэгэл ингээд цагтаа бидрийг хамгаалж гин, айсан үедээ цагтаараа гүйж дөхөж очиж гин. Тэгсэн мөртлөө эднэрийнхаа ингээд яг үнэндээ дотроо айгу хайр багтай юм байна гэж би амар их бодсон байхгүй. Тэгэл ингээд нэг таамгаар гүтгээд идэв штэ те. Айгу олон группууд дээр цагдаа нар өөрсдөө тэгдэг, цагдаа нар өөрсдөө ингэдэг гэдэг. А гэтэл би энд ингээд 9 сар ажиллахдаа энэ хүмүүс заяа сар болгон өөрсдөө тест өгдөг юм байна шүү дээ. Харт тавьдаг тэмцэг алхахны сар болгон тест. Манай кинонд ажилласан бүх хүнийг заяа гэмт хэргийн ямар нэгэн шинжгүй. Тэгээ бид нар чинь тест өгсөн. Тийм. Тэгээд нөгөө нэр цэвэр ямар нэгэн буулийн мүлийг хийж байгаагүй гэмт хэрэгт холбогдож байгаа жүжигчдийг бид нар авсан шүү. Тэрийг бас ингээд зориуд хэлмээр байна. Яад вэ гэвэл ингээд нэг юм ингээл нэг те ингээд дуртай хүмүүсээ авчраал ингээл ийм шахгүй. Тэгээ тэр 100 хэдэн хүнийг 500 хүнийг шалгана гэдэг чинь одоо яг манай инк хоёрын бас энэ зогсож байна л та. Тэгээд инк хоёр одоо тий дүүгээрээ одоо бас үнэхээр их бахархсан. Яад бол бидний энэ хүнд хэцүү зураг авалт юм бүх хөнөختөө нэг шийлэхгүй таа тийм. Тэгэл шалгуулаад байсан. Шалгуулаад байсан. Тэг чи бид нар Нарийн ширээ юм яриад явах гэж. бид нар чи ингээд нөгөө юу ямар ч хэрэглэх гэнэ одоо нөгөө шээх завгүй 20 цаг ажиллаж харханд байсан учраас шийлгээд байсан. байх штэ тий. Тэгээд нөгөө энэ ташрамд бас нөгөө дархныхандаа баярлаа гэж хэлсэн. Яг бол манай дархныхан ч стандараа бүр хотоороо хөдөлсөн штэ. Тэгээд дархны цагдаагийнхаа айгүй мундаг юм байлээ. Тэгээд дархнаас бас айгүй алдартай сайн жүжигчд тоглосон. Дархны хүүхдүүд супер тоглосон штэ. За манай нэвтрүүлэг мань аль хэдийн цаг өнгөрчээ манайхаа. Тэгээд ерөнхийдөө хэдүүлээ базаад тэгээд нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгээд кинотойгоо холбоотой юм ярьсан ч болно. Илүү хар тамхитай тэмцэх бодлого ярьсан ч болж байна те. Ингээ бүгдээрээ нэг гоё базаад дуусгая гэж бодож байна. Ер нь бол манай кино бол ер нь үзэлт маш сайн байгаа. Тий. Одоо удахгүй бид нар бас телевизээр гаргана. Телевизээр 1-р анги гарсны дараа бас за ер нь бол 3 телевизээс санал ирсэн байгаа. Боловсрал юм уу, ТV-с юм уу, үндэсний олон нийтийн телевиз. Энэ 3-ын нэгээр гаргана. За тэгээд ямар ч телевизээр гарсан гэсэн бид нар 1-р ангийг одоо дуус үтсний дараа бид нар маш өргөн хүрээний хилцүүлэг хийхээр бас ярилцж байгаа. Тэгээ манай киног маш үзэл сайтай байгаа. Тэгээд манай киног бас дэмжиж ер нь бол кино болгоны дээр л ер нь шүүмжлэх байдаг шүү дээ тий. Манай кинонд бол харцангуй гайг байгаа хүмүүс айгуу сайн ойлгож хүлээж авч байгаа. Хамгийн гол тэр юугаал яг энэ жинхэнэ бодит кейс шүү гэдгийг л хэлмээр юм бэл. Трейлер дээр уг нь байгаа шүү дээ. Бодит хэрэгээс сэдвүүлсэн гэдэг тий. Тэгээ бодит хэрэгээс сэдвүүлсэн гэдгээ бас та байнга хэлж яхин зөв юм байна. Тэгээд манай кинонд оролцсон сэтгэл зүрхээ зориулсан цагдаагийн ерөнхий газар харт тамхитай тэмцэх алба тий. За тэгээд одоо дүүргүүдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх газрууд, нийслэлийн гэмт хэрэгээс одоо урьдчилан сэргийлэх газар, за тэгэл дархны одоо иргэдийн хурал, цагдаагийн газар гэд бүгдэнд нь маш их баярлалаа. Угаасаа энэ чинь хамтын хөтөлмөр тий. Маш олон хүмүүсийн сэтгэл зүрх орсон. Тэгээд энэ олгоныг бол одоо хүн болгон ухамсарлаж нийгмийн хариуцлагын хүрээнд юм хамтын хүчээр энэ киног хийсэн. Тэгээд дээрэс нь та энийг ер нь кино гэж бодхоосоо илүү энэ киног үзснээрээ та хажууд байгаа хүмүүсээ бас эргэн тойрныхоо эсвэл одоо хаа хамаагүй байгаа нэг хүүхдийн амь насыг аварч байгаа гэж бодож үзэх хэрэгтэй байхгүй. Яг өнөөдөр Монгол улсад өдөрт 11 гэр бүл салж байна. 10-аас 15 насны 100 хүүхэд тутмын 10 амиа хорлж насурж байгаа шүү. Энэ бодит тоо шүү. Тэгэхээр зэрэг хараа ингээд хүний амьд үнэ амраа шок даршлаа тий. Энд очиж ямар амар. Бодит тоог одоо ингээд нуух хэрэггүй шүү дээ юм чинь.
Та ерөөсөө яг цочлолд ороод би үлдчихлээ би бол энэ автаа гэж яг аргач нь аруулж суул гэж байгаа. Шүн дүндээ шиг суулгаж маар байгаа ингээд. Үгүй одоо тэгээд үнэн бодит юмыг одоо тэгээд бид нар үнэнтэй нүүр тулах ёстой шүү дээ. Алин болгон тэгэл ингээл үнэнтэйгээ нүүр тулахгүй байх юм бэ. Үнэн шүү. Ингээд ороод Google-дэд үзэлтэй. Өдөрт 11 ангир булсгалж байгаа шүү. Манай ч бас эмзэг сэдв мөн шүү те. Мөн байл. Жүжигчин бас өнөөдрийн. За би ер нь хариуцлагатай ойролцоол бодолтой байна л да. Тэг яг энэ одоо саяны намаржангаа ажилласан энэ туршлагаас юуг мэдэрсэн гэхээр киноны маань одоо энэ нэр байгаа. Ганц удаа гэж үгүй гэд ийм нэр байгаа. Тэгээд үнэхээр энэ хар тамхи гэдэг зүйл бол ганц удаа гэдгээр хэмжигддэг юм байна. Хэрвээ ингээд хэрэгэлсэн л бол магадгүй та насан турштай хамааралтай болж болдог. Тэгээд явахтай чи хүний хорвоод ирсэн амьдралаа нэг эрүүл саруул ухаанаар сайхан амьдраад бид нар дуусгах хэрэгтэй үсттэй. Тэгтэл бас нэг эмзэг сэдв нь дандаа нөгөө өсвөр үе хүүхэд залуучууд маань гол хөрөгчт нь байд юм байна. Тэгэхээр энэ бол үнэхээр орой руу орсон. Хүүхдүүдтэйгээ хамт байгаарай, ойрхон байгаарай. Тэгээ энэ киног бас зөвхөн нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр гэж тооцоод зориудаар бас нэг заавал үзчих киноны нэгшүүл гэж би бол хэлмээр байна. Тийм хүүхдүүдтэйгээ хамт суугаад ойлголцоод ярилцаад үзээрэй. Хүнд байж санагдчих магадгүй. Гэхдээ энэ бол одоо айх зүйл биш болжээ гэж тийм надад бол тэгж надагч. За тэгээд бид бүхэн бас энэ хар тамхитай тэмцэх халуу энэ 25 жилийнхаа ойг өгтөж бас эхлүүлсэн ажлынхаа үр дүнг ингээд гаргаа сууж хаад бол манай хамт бол маш их баяртай байгаа. Тэгэхээр ер нь бол энэ кино бүтгэд ерөөсөө л олон хүний одоо тэр энэ жүжигчин, найруулагч одоо тэгэл арын багт ажилласан зурагчдаа бүх улсуудын энэ бол ерөөсөө нөгөө нэг биний төрүүлж миний ерөөсөө л үүрэг юм байна. Би энд ерөөсөө нэг болохгүй нэг аягч гисэн хоолж гисэн авчид өгч энэнгүүрэл би одоо энэ тийм болчихж гэдэг юм. Ерөөсөө хүмүүсийн нэг ийм гоё сэтгэлээр үтсэн. Тэгээ тийм ч учраас энэ богино цаг хугацаанд үтч чадсан баг. Тэгээ хүмүүсийн нөгөө сэтгэл итгэл нөгөө нэгдмэл тийм зорилгын хүчээр бол би энэ киног бол бас бие болж ингээд олон дом төрлөө гэж бодож байгаа. Тэгээд цаашлаад бол энэ үзэгчтэй бол энэ киног сайхан хайртай дотныхоо хүмүүстэй хүүхдтэйгээ аавтайгаа ээжтэйгээ хамтдаа сууж үзэж энэ хүүхдүүдийнхээ зөв сонголтын өмнөс нь энэ гоё ингэж мэдрүүлээсэй тий гэдгийг бол бас гэж уриалмаар байна. Тэгээд цаашдаа бол хар тамхитай тэмцэх албад бол одоо энэ төрлийн гэмтэрхтэй тэмцэн ямар ч үсэн нийгмийн сайн сайхныхаа төлөө одоо энэ хүүхд залуучуудаа охирогч холбогдож болохгүй төлөө бол одоо хөлөөс үүргээ бол нэр төртөөр бол биелүүлэх болно гэдгийг бас хэлмээр байна. За ямар ч байсан баярлалаа. No drug гэд бүр ингээд шууд юун дээр ингээд гарчган дээрээ тавьсан энэ киноны хамт олон. Тэгээ дээрэс нь өнөөдрийн зүгээр надад төрсэн бодол ер нь хар тамхитай тэмцээх айгу нээлттэй болж байгааг зүгээр харж байна. Одоо ингээл дарга нь ирээл тий. Яг ингээл ажиллагаа дарга нь ирээд ингээд айгу го нээлттэй ингээ ярьж байна. Өмнө ингээл хаалттай аль болох яриа өгдөггүй энэ талаар бити яар пүү па гэдэг ус мол одоо ингээд ярьдаг бүр тэр тусмаа бүр кино хийдэг те ингээд ийм болсон байгаад нь талархаж байна. Зүгээр би яг үзэж байгаа ер нь одоо нөгөө хар тамхитай тэмцэх тухай хууль улсын хурлын чуулганд орж байгаатай холбоотойгоор тэр наркономикс гэдэг номыг ер нь тэр хүмүүс уншаад нэг үзчихсэн тий. Яагаад өнөөдөр яг хар тамхины картелууд одоо таны яриад байгаа MAP гэж яг Coca-Cola шиг, яг McDonald's шиг, яг Starbucks шиг ажилладаг болсон. Дэлхий дээр хамгийн том дэлхийн сүлжээг El Chapo гэдэг хүн ажиллуулж байна. El Chapo-гийн шиг тийм том сүлжээ хийсэн хүн дэлхий дээр одоо бол байхгүй байгаа. Тэг ер нь яагаад энэ хар тамхи өдөр болгон 10-10-аараа шин төрлүүд гараад байгаа юм бэ? Яагаад энэтэй тэмцэх тусам ингээд улам илүү их мөнгө эргэлддэг, улам олон донтогчтой улам ийм бизнес болоод байгаа юм байна. Тэгээд дээрэс нь энэ номон дээр бодлогын зөвлөмжүүд өгсөн мөлий. Тэр нь айгүй гоё. Яавал энийг багасгах вэ гэдэг бодлогын зөвлөмжтэй хэсгүүдийг бас нэг уншаад үзээрэй. Тэгээд монгол хэл дээр бас хэвлэгдээд гарсан байлээ. Нэг залуу бас энэ хар тамхитай асуудал үүсээд нэг суучаад гарч ирсэн залуу яг тэрэндээ эмзэглээд энэ талаар ингээд орчуулад гаргацсан байлээ шүү. Хар тамхитай тэмцээх нь 2% өгсөн гэж ярьж ирсэн тэр хүүхд. Тэгэхээр тэрийг зүгээр уншаараа тэгээд англи дээр наваад уншвал бүр их зүгээр бах. Тэгээд бодлого гаргаж байгаа хүмүүсийг би илүү сайн уншиж үзээсэй гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ л аль болох
баг хүн ийм донтолттой болоосоо хэрвээ донтцсон байгаа бол тэр хүмүүс эргээд имжлэгтээд хэвийн амьдралдаа ороосоо гэдэг энэ гэгээн хүслэн дор бид нэр цугларсан шүү. Түүнээс хэн нэг нь одоо нэгнийгээ эсэргүүцэх гээл эсвэл бол яах гэдэг тийм юм бол байхгүй шүү. Тэгээ баярлалаа. Маш гоё ярьцлага боллоо. Тэгээд та бүхний кинонд улам өндөр амжилт хүсье. Тэгээд бүх төрлийн донтолтноос хол явахын тулд бүгдээрээ бие биенийгээ хайрлаарай. Хайр бол хамгийн сайн шүү. Баярлалаа. За баярлалаа.